Сайн бацгаана уу? Тархины алаас подкастын маань шинэхэн дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр өнөөдөр бид нэг шинэхэн сонирхолтой зочин орсон байгаа. Тэгэхээр sleep coach Номын Зүйл маань өргөдөө ирсэн. Бидний урилгыг хүлээн авсанд танд баярлалаа. За энэ гоё подкастнда урьсанд баярлалаа. Өөрийгөө товчхон танилцуулж, намайг Инх хоёрын Номын Зүйл гэдэг. Би энэ sleep corner-ыг үүсгэн байгуулагч нойрны арга зүйч байгаа. Тэгээд ихэнхдээ би хүүхдийн нойрон дээр зөвлөгөө өгдөг. 0 сараас 4 нас хүртэлх хүүхдүүдэд. Заримдаа нөгөө өсвөр насны нойрны асуудалтай ээж нараас орж ирж асуудаг. Тэгээд тэр нь бол бас чадхаараа зөвлөд явдаг байгаа. Ер нь бол хүүхдийн нойр илүү дагнаж явж байгаа тийм. Зөв. Одоо нөгөө сонсогчд маань бас сонирхолтой санагдаж магадгүй л те. Та яг яагаад ингэж нойрлуу тэр дундаа ингээ бага насны хүүхдүүдийн нойрны одоо арга зүйчээр ингээд ажиллахыг сонгосон бэ? Би өөрөө 2 хүүхэдтэй. 6-тай 4-тэй 2 бандтай. Тэгээд манай том нойрны асуудал ер нь жоохон байсан. Тэгээд гэхдээ яг тэр үедээ би ингээд өөрийнхөө шийдвэрлээд болцсон юм. Тэгээд яг манай баг хүү төрөөд тэгээд манай Томас амар өөр нойрны хэмнэлтэй. Тэг бүр өмнө хийж исэн бүх зүйлсүүд ингээд ерөөсө болохгүй. Тэгээд янз бүрийн аргууд хайсан, судалсан. Тэр үед би өөрөө ийм нойрны арга зүйч болоогүйсэн. Тэгээд ер нь бусад ээж нараас ямар гэдгийг мэдээлэл туршлага солилцъя гэд анх Facebook группээ нээж исэн. Зүгээр сайн дураараа унтдаггүй хүмүүс гэд групп байдیں۔ Тэгээд тэр группээ нээгээд ээж нартай ярилцаад явж агаад тэгээд ер нь одоо тухайн үедээ би өөршгөө хүнийг Монголд хайжсэн байхгүй юу? Ийм хүн байгаа мó гэд. Тэгээ ерөөсөө байгаагүй. Тэгээд би өөрөө за суралцаад ийм хүн болвол яг яах ёстой ингээд нэлээд судалсны эцэст гоё ийм сургалтын цахим сургалт болоод өөрөө тэр хөтөлбөрт нь хамрагдаад нэлээд удаан суралцсны эцэст тэгээд ийм зөвлөх хэрэг аваад тэгээд өөрийнхөө энэ зөвлөгөө үйлчилгээний вебсайт, сошиал хуудасуудаа эхлүүлээд одоо бараг 3 жил болж байна. Тэгэхээр энэ одоо 3 жилийн хугацаанд ер нь миний ойлгож байгаагаар та ихэнхдээ бага насны одоо нөгөө хүүхдтэй гэр бүлэгтдээ ажиллаж ирсэн. Тэгэнгүүт таны туршлага болохоор ингээ илүү нөгөө Монголдоо ингээ илүү эцэгчтэй ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь ингээ хүмүүсийн дунд хүүхдийн нойр гэлгүй нойрны талаар ингээд ийм түгээмэл үндсэн нэг ойлголтууд байгаад байдаг. Тэрэн заримдаа ингээд нэг ийм үнэн биш юм шиг жоохон хийсвэр байгаад байдаг чинь. Тэгэхээр та ингээд 3 жилийн хугацаанд эцэг эхчүүдтэй ажиллаж байхад ер нь хүмүүсийн дунд ийм нойрны талаар ийм түгээмэл жоохон алдаатай бодлууд гэмээр ч юм уу нэг ийм сөрөг ойлголтууд хэрэг тань ингээд анзаарчихсан мэт тийм зүйл ер нь байсан уу? Тийм зүйл бол ер нь зөндөө байдаг. Янз бүр л байдаг. Тэгээд одоо манай Монголын өөрсдийн соёл, гэр бүлийн хүмүүжил тэгээ нэг хүүхдээ өсгөх арга барил энэ төр бүгдээрээ өөр. Одоо барууны орнуудаас, өндөр хөгжилтэй орнуудаас тис ондоо байгаа. Тэгэхээр зэрэг тийм бодолтой соёлд өссөн гэр бүлийн хүмүүжилтэй ээж нарт мэдээлэл өгөхөөс өмнө ер нь буруу бодлуудыг нь цэгцэлж өгөх ч юм уу, зөв болгож өгөх хэрэгтэй байдаг. Тэгээ тэрний хэд хэдэн зүйлсүүдийг хэлж өгдөг. Хамгийн нэгдүгээрт нь би юу гэж хэлдэг вэ гэхээр хүүхдийн нойр гэдэг зүйл заавал хүнд хэцүү, давагдшгүй даваа байх албагүй гэж ярьдаг. Mission impossible. Хүмүүс нөгөө нэг хүүхдийн нойрыг шийдвэрлэе. Хүүхдээ сайн унтуул сургая гэхээрээ зэрэг төгшөдөг. Тэгээд айдаг. Тэрнээсээ төгшөөрлээд ингээд ямар нэгэн зүйлийг эхлүүлэхээс өмнө жоохон нөгөө юу гэмэрч юм. Айгу хэцүү юм хийж ижил энэний ард гарах хэрэгтэй юм байна гэдэг тийм ойлголттой явааддаг. Тэгээд магадгүй өөрсдийнх нь уншиж судалсан найз нөхдөсөө ч юм уу сонссон мэдээллээсээ болоод тийм сэтгэлтэй үлдчихсэн. Ер нь жоохон тийм сөрөг талтай авах гэдэг. Тэгэхээр зэрэг нэгдүгээр хэлдэг юм бол хэцүү байх албагүй. Энгийн өдөр тутмын дадал хөвшил суулгах, энгийн зүйл хамгийн үр дүнтэй гэдэг энэ өгүүлбэрийг байнга хэлдэг. Тэгээ хүмүүс нөгөө энгийн юмнуудыг өдөр болгон хийгээд тахаар айгүй том өөрчлөлт гардаг гэдгийг ойлгохгүй. Заавал нэг юм тесэрсэн том өөрчлөлт хийнэ гэж бодоод тэгээд хүн угаасаа өөрчлөлтөнд дургу идэг штеп хүн гэдэг амтан ерөнхийдөө дургу учраас шин зүйлийг сурж мэдэх, хүүхдэд хэрэгжүүлэх гэхээр зэрэг жоохон хаашаа суух гад
За ингэсгээд болчин дөө. За ингээд том болоо гайг унтчин даа гэд нэг өөрчлөлт хийхээсээ өөртөө ингээд шалтгаан тоочоод идэг гэх юм уу. Амьдралынхаа процесстэй итгэж нэ. Тийм. Тэгээд нөгөө нэг үнэхээр нойрны асуудалд орчихсон хүүхдүүд бол хичнээн том болсон ч гэсэн нойрны асуудалтай яваал гэдэг байхгүй юу. Тэгээд ер нь бол аль болох хүүхдийг бага сартайд нь сургуул энэ энгийн зүйлүүдийг дадал хөвшүүлийг суулбал илүү үр дүнтэй хурдан дараа нь асуудал үүсэхгүй байхгүй юу. Тэгэхгүй ингээ бүр 2 олтол нь хүлээхээр жоохон өөр аргуудыг хэрэгжүүлэхээс наашгүй. Гэхдээ боломжгүй бол биш. Зөв. Сайн ингээ таныг сонсч байсан чинь надад ингээ хит асуултууд уран гарч ирлээ л та. Нэгдүгээрт нь та ингээ хэллээ шүү дээ. Ер нь бол нөгөө алдаа одоо ингээ түгээмэл буруу ойлголт юу байгаад нөхөр ер нь бол хүүхдийг унтуул сургана гэдэг нь ингээ айгүй хэцүү зүйл гэж нөгөө хүлээж аваад байгаа байна. Нөгөөдөөр та хэллээ шүү дээ. Ер нь түгээмэл ингээд алдаатай буруу ойлголт ингээ байна. Тэгэнгүүт тэр хүн танаас нэг юм арга зүй нэхэд ирж байгаа шүү дээ. Хүүхд маань ингээд энэ яг яаж унтуулах вэ гэд нэг юм арга зүй нэхэж ирж байгаа. Гэтэл тэрнээс улдаар та тэр нэг юм буруу ойлголтыг ин засах юм хийдэг, мэдээлэл өгдөг болж таарах гэдэг нь үү тий. Тийм. Одоо тийм нөгөө нэг нарийн яг унтуулах одоо англиар sleep training гэж хэлдэг. Ийм нарийн аргачлалууд зөндөө аргууд байдаг. Тэгээ яг хүүхдтэй тохирсон аргаа олох хэрэгтэй. Тэгээд тэр аргаа олохын тулд эхлээд тэр хүүхдэд бэлдсэн байх хэрэгтэй. Тэгэхээр тэр хүүхэд зөв унтах орон зайд бүрдсэн, зөв цагаар унтаа сурчсан, хуваарийн дэглэмд орсон, гих мэт ингээд наан нь бэлдэх зүйлсүүд байдаг байхгүй юу. Тэгээд тэр мэдээлэл ер нь айгу тутмаг гэдэг. Суур мэдээлэл байхгүй байгаад байна. Тэгэхээр суур мэдээлэлээ эхэлж өгөөд тэгээд дараа нь нарийн юм руу орохгүй бол ер нь л үр дүнгүй байх гэдэг. Суур мэдээлэл гэдэг дээр та жоохон ингэ дэлгэрүүлээд хэлбэл одоо юуг ингэ мэдэх шаардлагатай байгаа юм шиг санагдаж байна. Манай Sleep Corner дээр нөгөө нойрны эрүүл ахуй гэдэг зүйлсийг айгүй их ярьдаг. Нойрны эрүүл ахуй гэхээр англиар sleep hygiene гэж хэлдэг. Тэгээд нойрны эрүүл ахуй дотор яг бүрдүүлээд явах ёстой нэг 4 зүйлс байдیں۔ Тэгээд энэ ингээд пирамид хэлбэрт орсон. Энэ манай вебсайтн дээр бол дэлгэрэнгүй тайлбарлсан байгаа. Ерөнхийдөө бол суур нь одоо пирамидын тэр суур нь унтах орон зай зөв бүрдэх ёстой. Тэр дотор бас нэг хэдэн хүчин зүйлсүүд байгаа. Тэгээд тэр суур зөв бүрдсэн байж иж тэр пирамидын шатлалаар дээшлээд ингээд явна. Тэгээд тэр одоо нойрны эрүүл ахуйг ингээд зөв бүрдүүлээд явж ивэл заримдаа sleep training шаардлагагүй байдаг байхгүй юу? Тэр нөгөө нарийн аргачлал бараг хийх хэрэггүй. Тэр суурал зөв тавиа явчихад хүүхдүүдийн нойрны асуудлууд нь шийдвэрлэгдчихдэг байхгүй юу? Зөндөө л тийм эйжнэр байгаа. Тэгэхээр зэрэг тэрийг зөв бүрдүүлэх гэдэг юмыг айгүйх наан хэлж бэлдэж өгдөг. Тийм. Одоо хүмүүс зөвхөн нойрч гэлгүй ямар нэг юм асуудал ингэ тулгарнгууд одоо тэрийг зааж чиглүүлэх хүн дээр ирэхдээ ер нь л би одоо энийг л шийдмээр нь яг яахын заагаад төгчих гэдэг нэг юм арга хэрэгжүүлэл нэг өөртөө хүрчих юм шиг одоо нөгөө бодоод байдаг. Гэтэл энэ нөгөө нэг жоохон юм өрөөсгөл байх гэдэг шүү дээ. Үндсэн механизм процессоо ойлгож ийж хэрвээ ингэ тэрийг би ойлгоод өдөртөндөө хэрэгжүүлээд хамт үр дүнтэй байж болно гэдэг нэг юм үндсэн ерөнхий юм одоо эн чинь мэдлэг болох гэдэг шүү дээ. Мэдлэг нэг талдаа боловсруулж юм шиг болж таарч байна. Тэгэнгүүт одоо ингээд юм арга тренингүүд ингээд танаас асуугаад ирж байгаа. Тэгэнгүүт та үндсэн ингээд мэдээллүүдээ ер нь өгдөгөө. Гэтэл хүмүүс энийг ингээд хэр хүлээж авч байгаа шиг тань санагддаг вэ? Тэр түнөө Монгол одоо гэр бүлийн хүмүүс. Тэгэхээр уг нь танаас нэг арга хийх гээд байгаа шүү дээ. Мөнгө өгчөөд үгүй би хөтөл зүгээр унтуулж байна нэг арга хэлээл өгч. Гэтэл та хүмүүс нь ингээд үгүй байд юм а гэдэг байдлаар тайлбарлаад. Гэтэл энийг хүмүүс хэр хүлээж авдаг? Энэ болохоор яг нөгөө нэг буруу ойлголтуудаас салах поинтуудын бас нэг хэсэгт нь ороод ирж байгаа. Тэрэн дээр юу гэж хэлдэг вэ гэхээр нөгөө эд шидийн хурдан түргэн арга байхгүй гэж байнга хэлдэг. Ихэнд нь тэгж хэлдэг. Яагаад тэгэхээр зэрэг хүмүүс яг нөгөө нэг өөрөө чинь хэлснээр мөнгө төлчлөө. Тэгээ надад нэг арга хэлээд өгч. Одоо хурдан ингээд ямар юм гэдэг. Гэтэ хүүхдийн нойр гэдэг энэ сэдв эсвэл хүүхдийн нойр гэдэг энэ ерөнхий энэ ойлголт бол тэгж хурдан шийдвэрлэгддэг юм ерөөсөй байхгүй. Эд шидийн тийм 2-3 хоногт болчдөг юм бол ерөөсөй байдаггүй. Хаанч байхгүй. Хэрвээ тийм юм байсан бол энэ хорвоо дэлхий даяар ямар ч хүүхдийн нойрны асуудал байхгүй. Хүн болгол тэрийг хийгээл ингээл болчихно гэж
хийн штэ тий. Одоо нэг эд шидийн нэг жор байвал хилээл өгчдөг ч юм уу. Тэгээ тийм юм ерөөсөө байхгүй. Энд чинь нөгөө нэг хугацаа шаардлагатай зүйл. Өөрчлөлт гарахад ээж аавын гэр бүлийнх нь өөрсдийнх нь тууштай, төвчээртэй тэгээд бас тайван байдал хэрэгтэй. Ийм сэтгэл зүйн бас бэлтгэлтэй орох хэрэгтэй байхгүй юу? Тэгээд энэ хийх юмнууд одоо ингээд би яг ингээ ярьчаар амар их сүртэй юм бэлтгэстэй юм шиг санагдах гад тэгэл ингээл сэтгэл зүйн муу ингээл бөө юм болоод байгаа юм санагдаж байгаа боловч айгүй энгийн зүйлсүүд байгаа. Зөвхөн хүүхдээ унтахын бэлтгэлтэй болгочих. Хуваар нь ингэдэг. Тэгээ угаасаа цагууд нь тодорхой. Тэгэхээр энийг дагаад явчих гэл ингээл хэлчихээр хүмүүс ингээл болоо юм уу? Энийг л би хийгээл болоо юм уу? Тэг үр дүн гарах юм уу гэл те. Тэгэхээр үгүй гарна. Та ямар ч байсан хоёлоо 7 хоног ингээ яваад үзье. Тэгээд дараа нь ингээ ярий. Гэ тэгэнгუთ 7 хоногийн дараа 10 хоногийн дараа уцаар ярихаараа эсвэл чатлахаараа нэрэ үнэхээр тийм цагууд юм. Тийм байлээ. Би хүүхдээ айгу удаан сэрүүн байлгаад ирсэн юм байлээ. Болтын байлээ. Гэл тэгэл ингээл үр дүн гараад ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо над руу одоо төлбөрөө хийхээсээ өмнө ч юм уу, сургалт авахаасаа өмнө ч юм уу, эсвэл манайх дээр нэг VIP зөвлөгөө багцуд байдаг. Тиймэрхүү юм авахаасаа өмнө эдрийг дандаа хэлдэг байхгүй юу. Одоо тийм хурдан юм байхгүй шүү ээжүүдээ. Тэрийг ингээд хүлээн зөвшөөрөөрэй. Тийм хурдан юм өсөж байгаа бол те одоо энэ тань тохиромжгүй. Тэглээ яг хөө ингээд юу байдаг л да. Одоо 3 хоногт нэг team sleep training арга байдаг байхгүй юу? 3 хоног хүүхдээ уйлуулад тэгээ унтуулаад сургадаг. Тийм аргачлал бол байдаг л да. Тэр чинь одоо ер нь аргаа барсан ч юм уу эсвэл үнэхээр бэлдсээр агаад бүх аргыг туршиж үзчихэд болохгүй байгаа хүүхдүүдэд ч юм уу заримдаа тийм хатуу аргыг зөвлөдөг байхгүй юу? Ихтэй айгүй ховор тохиолдол тийм. Тийм хүүхдүүд тийм одоо нэг арга барилыг өөр хүнээс сонсчоод тэгээ өөрийнхөө бэлдээгүй хүүхдэд тийм аргыг хийждэг хүмүүс. Тэгээд хийн гутаа 3 хоногт тэр хүүхэд нэг унтаад болчихж байгаа юм шиг санагддаг байхгүй юу? Гэтэл нөгөө суурин зөв тавигдаагүй бэлтгэл хийгдээгүй хүүхдүүдийг тэгээд унтуулаад сургачаар тухайн үедээ болоод байгаа боловч урт удаан хугацаанд үр дүнгүй байдаг. Буцаал жоохон байж байгаа нойрны асуудалд оршдог. Яагаад гэвэл тэр нөгөө нойрны эрүүл ахуйн зөв бүрдээгүй болохоор эргээд тэр жижиг сажиг юмнуудаа дахиад асуудал гараад ирдэг. Тийм. Тэгэхээр нөгөө нэг буруу ойлголтуудаас салах бас нэг юм энэ sleep training-ийн буруу ойлголтуудаас салаарэ гэж баян хэлдэг. Хүүхдийн нойр зөвхөн sleep training буюу хүүхдийг өөрөөр нь унтуул сурах дасгалуудаар хязгаарлагддаггүй. Зарим тохиолдолд бараг шаардлагагүй. Тийм. Тэгэхээр эндээс яг нэг юм хоёр буруу ойлголтуудад ингээ онцлогдож яаж сонсогдож байна л та. Нэгдүгээрт нөгөө эд шидийн арга байхгүй. Хурдан унтуулад ингээ сурахчи гэдэг одоо нөгөө нэг талдаа тиймэрхүү жижиг аргууд байгаа. Гэхдээ урт хугацаанд үр дүнгүй болчиход байна шүү дээ. Тэгэнгүүт энэ маань өөрөө нойр чинь бидний амьдралын салшгүй нэг хэсэг учраас өдөр тутмын дадал. Тэгэхээр дадлыг ингээд өгөхийн тулд нэг эд шидийн арга битээ хайгаарэ гэдэг нэг зүйл. Дараагийнх нь өөрөө одоо sleep trainer гэдэг зүйлс Монголд нэм шинэхэн бахал та. Тэгэнгүүт энэ sleep training гэдэг яг тэр нөгөө арга зүйн талаасаа бас нэг хүмүүс буруу ойлголт байгаа дах шиг байна шүү дээ тий. Нэг юм нэг талаар нь шууд хараад шууд хэрэгжүүл чинь. Тэгтэл нөгөө та өмнө нь ингээ өөдөөс нь шууд хэлчихэж шүү дээ. Ээжтэй арга гэж байхгүй. Та ингээ сэтгэл зүгээ бэлдээрэй гэж ихнээс нь бэлдэнгүү тэрнээс нэг талаараа хүмүүст хүү тийм үү гэдэг тий. Тэгсэн чинь ингээд хий гэж та сайн хэллээ шүү дээ. Тэгтэл ингээл болоо байсан юм уу гэх мэтчлэн. Тэгэхээр энэ нөгөө нойр хүүхдээ яаж унтуулах уу гэдэгтэй холбоотой бол нойрны талаар хүмүүст бас нөгөө өөрөөр ойлголтууд байгаа даа шиг шүү дээ тий. Тийм. Ер нь энэ sleep training гэхээр Монголд ээж нарын группүүд дунд ээж нар өөрсдөө бие биендээ зөвлөгөө өгж байгаагаар анзаарахад одоо энэ 3 жилийн турш анзаарахад айгүй тийм буруу зөвлөгөөнүүд өгдөг, буруу ойлголтуудтай явдаг. Тэгээ нэг тийм ихэд одоо нэг юм sleep training хүүхдийн нойр гэх нэг юм юу байлаа гэж бодоход те хоёр талд нь ингэ зогсчдаг Монгол ээжнэр. Нэг талд нь хүүхдийг зүгээр өөрөөр нь байлга. Хүүхэд өөрөө тэгэл ээжийнхээ ингэртэй наалдаал ээж автагаа ойрхон байгаал тэгэл ингээл өсөж явдаг гэдэг нэг ийм арга барилыг баримталдаг ээжнэр хүмүүс байна.
Тэгээд тэр хүмүүс болохоор зэрэг нөгөө хүүхдийг удаан хөхүүлдэ өхнөөс нь бити их эрт гарга гэдэг ч юм уу хүүхдтэйгээ хамт нэг оронд унтахгүй бол хүүхэд ингээд нэг битэрдэг гэдэг лөө битгэрэхтэй битгэрэх тэгээ тийм асуудлууд үүсгээд байдаг ээж аваасаа хүндий өсдөг тэгээд ингээд ийм трама мама болдог энэ төргээд амар тийм хитрхи энийг талтай авдаг хүмүүсээ тийм ийм хүмүүсийн sleep training-ийг ерөөсөө авч хэлцдэггүй болохгүй өстой тийм барууны юмнуудыг бити ингэж хүлээж авч тухайтай гэдэг байхгүй нөгөө талд болохоор зэрэг нөгөө хязгаарт нь sleep training хий хүүхдээ зөвхөн тусдаа нь унтвал ээж авт унтаж болохгүй тэр чинь олоо аюулгүй байдлаасаа одоо эрсдэлтэй зүйл болгоод байна гэдэг байгаа байхгүй юу ээж автаа нэг өрөөнд унтах нэг оронд унтах гар булаацалт нь ингэн тэгнэ тэг хүүхд угаасаа л ганцаараа унтаж сурах тэгвэл ингээ орон зайгаа мэдэрдэг илүү бие даасан болдог энэ төр гээл те тэгэл ингээ sleep training-ээр ингэдэг тэгдэг эртхэн өхнөөс нь гарга марах гэсэн нэг тийм хүмүүс байна. Тэгэхээр ингээд энэ хоёр хязгаартайгаа ээж нар хоорондоо айгүйх тэрсэлддэг. Тэгээд хитрхи нэг талын зөвлөгөөг өөр ээж нарт өгөх гэдэг. Энэ нь л зөв гэх. Тэрийг нь ингээд мэдгүй ээж нар шууд хүлээж аваад ингэхтэй юм байна гэл. Би болохоор яадаггүй гэхээр аль талд нь зөв буруу байгаа. Тэгэхээр зэрэг нэг тал нь зөв, нэг тал нь буруу гэдэггүй. Ерөнхийдөө нэг юм байдаг. Ерөнхийдөө нэг хүүхдийн харагдаж ийм юм байдаг. Ийм мэдээллүүд байна. Ийм сонголтууд танд байна. Та өөрөө хүүхдтэй болон гэр бүлийнхээ уур амьсгалтаа тохируулж арга барилаа сонго. Гэт иймэрхүү талаас нь ер нь ээж нар зөвлөгөө өгдөг гэсэн үг. Тэгэхээр бүх мэдээллийг өгөөд тэгээ та өөрөө сонголтоо эндээсээ хийгээд нэгдлийг жоохон баримтлах дургу. Өөрөөр хувилбаруудыг хувилбарууд тийм сонголт байх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүй ингээд би нөгөө коуч гэдэг хүнээрээ зөвхөн энийг л хий гэж ингээд одоо хэлээд ээж болно л доо. Тэгэхээр зэрэг ингээд дутагдaltaй байгаа байхгүй юу? Тэр нь хүүхд болгон чинь хоорондоо өөр нойрны хэмнэлттэй, нойрны хэрэгцээтэй. Тэгээд нэг айлын хоёр хүүхд ч гэсэн хоорондоо өөр байгаад байдаг байхгүй юу? Тэгэхээр ингээд хитрхи нэг тал руу бас туйширч болохгүй байгаа. Тийм байна. Тэгэхээр хоёлаа сайн нөгөө энэ хүртэлх ингээ ярианы хэсгийг ингээд анзаархаар ер нь бол буруу ойлголттой ингээд хэдүүдийг ярьж байгаа. Тэгэхээр ерөнхий ингээд нэг юм хүүхдийн нойр гэдэг ерөнхий байдлаар хүмүүс яаж хараад байна вэ гэдэг ингээд зүйлийг ярьлаа шүү дээ. Тэгэнгүүт одоо ингээд илүү дотор нь ингээд орё л да нэг юм нойрны процесс ч юм уу ингээд яаж унтуулах тэтэн цаг гэл одоо жижигхэн деталь руу ингээд орё л да. Тэрнээс өмнө надад ингэж ийм нэг юм сая бодогдчихлээ л да. Их сургуульд хахад нэг манай юуны их сургуулийн багш ингэж ярьдаг гэсэн. Оросд ингээд сурж байхад одоо нэг тэр улсын хүмүүс амар хичээлээ хийдэг ч юм уу тэр улсын хүмүүс ингэдэг гэл нэг юм соёлын ялгаатай байдлаар ярьж байгаад нэг Вьетнам залуу байсан гэлөө тэр залуу бүр хичээлээ ингээд тарж орж ирээд хажууд нь хүмүүс шуугилсан ч байсан үгүй ч байсан орчин ямар ч байсан хамаагүй өдөрт ингээд заавал нэг цаг ингээд унтаад амар сурцсан байсан. Тэг би бүр тэр залууг хараад энэ одоо скил уу яг юу вэ гэж гайхчихсан гэд ингээд ярьжсэн сая санагдаж байгаа хгүй. Тэгэнгүүт нойрыг бид нэр зүгээр заа ингээд хүн хэмждэг л унтаал сэрэл босоол ингээд явдаг гэж харангууд нэг талаараа дадал байгаад энэ тэгэнгүүт бас ингээд чадвар скил яг мөн болж чадахгүй юу гэдэг тийм эргэлзээтэй мессежээ орж ирлээ л дээ. Энэ дээр та юу гэж бодож байна? Энэ дээр бол хүүхдийн нойрон дээр хүүхэд өөрөө унтаж сурна гэдэг нь сурах хэрэгтэй нэгэн ур чадвар гэж байн хэлдэг. Тэгэхээр зэрэг одоо зүүрлээд ярихад хүүхэд нөгөө нэг инээд сурдаг, өнгөрч сурдаг. Тэгээд одоо хүзүүгээ бие даагаад тэмцэрээ олоо сууд сурдаг. Тэгээд хөлд орно, хэлд орно. Ингээ олон ур чадруудыг ингээ тухай үедээ сураад явдаг штэ тий. Яг тэрнтэй адилхан өөрөө бие дааж унтаж сурна. Одоо ээж аавын тусалцаагүй орондоо ингээд унтна штэ тий. Тэр тэгхэн бас яг тийм ур чадвар байдаг. Сурах хэрэгтэй. Бид нэр сургах хэрэгтэй гэсэн үг. Ээж аав нь үргэлж дэмжээл байн унтуулахад нь туслаад л байх юм бол тэр хүүхэд үргэлж тэр тусалцааг нэгсээр л байна унтахтаа. Тэгээд мэдээж одоо хүүхэд нэг за 6 нас, 7 нас хүрээд өөрөө нэг тийм унтах чадвар нь суун л да. Одоо унтгал ёстой юм чинь. Гэхдээ тэрнээс өмнө бол тусалцаа нэгсээр л байгааддаг. Жишээ нь одоо хүүхдээ хөхүүлээл унтуулад ах юм бол тэр хүүхэд 3 нас хүрсэн ч мэмэ нэхэж л унтна.
өөрөөр унтаж сураагүй. Одоо төрснөөсөө ахуулаад унтахтаа мэдэж унтдаг гэсэн л ойлголттой яваад байгаа шүү дээ тэр хүүхэд. Тэгэхээр зэрэг өөрөө нэг ухамсараараа одоо за би орон дээрээ хөвтөд ингээд нүдэн ханаад унтъя даа гэсэн юм байхгүй юу. Тэгэхээр зэрэг нөгөө нэг бие дааж унтуулж сургана гэдэг нь одоо нэг тийм юм зааж өгөх хэрэгтэй ээж аав нь. Тэгэхээр бид нар нөгөө өөр ур чадрууд дээр жишээ аваад үзэхэд одоо хэлд ороход хүүхдэд эртхэн ном байнга уншуулж өгөх, байнга хүүхдтэйгээ харилцан яриад ахаар зэрэг тэр хүүхд хурдан хэлд ордог те. Эсвэл хөлд ороход нь ингээл байнга нөгөө нэг хөтөлж яваал, эсвэл тэрийг нь дэмжээл, хурдан хөлд оруулах, булчингийн чангалах дасгалуудыг хийлгээл дэмжээд ахаар хурдан хөлд ордог. Тэрнтэй адилхан хүүхдийг эрт бие даалгаж, унтуул сургах, жижиг дадал хөвшлүүдийг суулгах тусмаа тэр хүүхд илүү хурдан бие дааж унтаж сурах боломжтой. Таны тусалцаагүй унтаж сурна гэсэн. Тусалцаа дотор одоо хөхүүлж унтуулах, угжиж унтуулах, бүүвэлж унтуулах, тэрэгэн дээр төрж унтуулах гэд ээж аавын гар бие тодорхой хэмжээнд оролцож байгаа бол та тэр хүүхдийг унтуулахад нь туслаад байна л гэсэн үг. Тэгэл одоо тэр нь үргэлжлээл том болох хүртэл нь байгаад л байна. За тэрэн дээр нөгөө нэг ямар жишээ бас байж болох вэ гэхээр хамт унтдаг хүмүүс эдэг шүү дээ хүүхдтэйгээ хамт нэг оронд унтдаг. Гэтэл тэр хүүхэд нөгөө ээж автаа хамт унтсаар байгаа тусдаа өрөөнд тэр хүүхдийг унтуулах гэхээр унтаж чаддгүй. Буцаал ээж аавынхаа өрөөрөө гүгээд ороод ирдэг. Эсвэл уйлгэндаг, ээжигээ аавыгаа дууддаг ч юм уу. Тэр чинь бас нөгөө нэг өөрөө унтаж сураагүйгийн жишээ агаад байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр хүүхдийг яаж дасгах уу, яаж ээж аавгүйгээрээ бие дааж унтуул сурах уу гэдэг ингээд нэг юм янз бүрийн аргачлалуудаас байж болно. Шууд л хүүхдийг ингээл өрөөнд тусна хаалгын хаалгуудаа унт гэл тэгвэл мэдээж уйлна. Удаан хугацааны тэмцэл үүснэ те. Тэгэхээр янз бүрийн тийм бие даалгах sleep training аргууд гэх юм уу? Тийм юмуд бол байгаа. Тэгэхээр хүүхэд унтаж сурна гэдэг нь сурах хэрэгтэй нэгэн ур чадвар. Тэгэхээр байнга одоо жишээ юм бол мэм өгдөг бол энэ нэг үргэлж юм нөхцөл байгаад шүү дээ. Тэр нөхцөл байхгүй бол унтахгүй. Тэгэхээр тэрний одоо тэр маань нэг талаараа жоохон нөгөө бие дааж унтах ур чадварыг дэмжихгүй зүйл болчиход байна гэж ойлгож болохоор энэ. Дээрэс нь одоо яг Монгол соёлоо хараад үзэхээр ихэнхдээ ээж автайгаа унтах ер нь бол унтдаг тийм. Тэгэнгүүт заримдаа нөгөө одоо 3 настай хүүхдийг ч юм ингээд тусна унтуулна гэдэг нь зарим хүмүүсийн үед нэг юм төсөөлөгдөхгүй байж магадгүй л тийм. Тэгэнгүүт энийг яг хэдэн наснаас эхлээд ингээд тусна унтуулбал илүү зүгээр байд юм бол. Тэр бол жинхэнэ гэр бүлийн өөрсдийнх нь сонголт. Яг надад бол тэдэн сар гэсэн зөвлөгөө өгөх ямар ч боломжгүй. Яг тийм нарийн яг ингээд нас мас заасан юм хэлчихээр яг одоо бэлэн биш байхад тэр ингээд би тийм юм хэлсэн учраас ингэх ёстой гэж бодоод хийчдэг ч юм уу те. Тэгэхээр энэ гэр бүлийн өөрсдийнх нь сонголт хүүхдийг тусад нь төрснөөс нь ахуулаад тусад нь өрөөнд унтуулж болно. Эсвэл 6 нас хүрээд тусад нь өрөөнд гаргаж болно. Тэгэхээр ингээд янз бүр ээж болдог байхгүй юу. Тэр ээж тэр гэр бүл өөрсдөө ямар уур амьсгалтай, ямар хүмүүжлэр ирсэн гэдэг нь аягүй чухал. Одоо энэ дээр бас айгүй их тийм соёлын ялгаа гардаг. Энэ нойрны сэдвээр. Тий. Америкийн гэр бүлүүд, Америкийн нэгдсэн улсад байгаа хүмүүс нэг өөр. Тэгээд одоо гэр бүлийн тэр нэгтэрчл энэ тэр нас нэг өөр байгаа шүү дээ, тий. Монголынх нэг өөр. Тэгэхээр Америкт, Канадад, Европт зөвлөд байгаа зөвлөмжүүдийг шууд Монгол руу ингээд тулгаад авах ямар ч удаггүй. Хөрсөндөөрөө буулгах хэрэгтэй. Манай монголчууд ч бас тийм өөрөө чийлдэгээр ихэнхдээ хамт унтдаг. За тэгээд нэг монгол гэрт амьдардаг бол юм тусдаа өрөө гэж бүр яригдах ч үгүй шүү дээ. Бүгдээрээ л нэг гэр дотор унтдаг. Тэгсэн ч хүүхдийг яаж сайн унтуул сурах вэ гэдэг юмнуудыг бас заадаг байхгүй юу? Тусдаа унтуулмаар байвал аргууд би бас зааж өгнө. Нэг гэрт амьдардаг, нэг өрөө байранд амьдардаг хүмүүс зөндөл байна. Тэд нэр бас хүүхдээ унтуулмаар л шүү дээ. Тэгэхээр зэрэг яах вэ гэл ингээл янз янзаар ингээд бас хувилбаруудаар зааж өгөх, сургах боломжтой. Тийм. Тэгэхээр заавал тусдаа өрөөнд гэдэг ах юм бол байхгүй. Бас тухайн гэр бүлийн сонголт байна л да. Дээрс нь хүүхдийн нөгөө нөхцөл байдал хэр бэлэн болсон бэ гэдгээ бас ингээд авч үзэх шаардлагатай болж таарч байна. Тэгэнгүүт одоо нөгөө нэг
унтах цагтай холбоотой хүмүүс ер нь аягүй их ингээд цаг асуудаг шүү дээ. Мэдээж хэрэг тодорхой ингээд насанд тохирсон цагууд гэж байгаа. Тэгэхээр цаган дээр ингээд та ингээ хүмүүстэй ажиллаж байхад ингээ юу хэлмээр ингээ санагддаг. Одоо өдрийн унтлагын цаг ч юм уу те шөнийн ингээ унтах цаг ч юм уу. Тэгэнгүүт заримдаа одоо 10 цаг унтах хэрэгтэй байлаа гэхэд тэр 10 цаг нь ингээд тасралтгүй сэрхгүйгээр унтах хэрэгтэй байт юм эсвэл заримдаа хүүхдүүд шөнө сэрэх тохиолдол ч юм уу байдаг. Тэгэхээр цагтай холбоотойгоор тагийн хүмүүст ямар зүйлийг хэлмээр санагддаг бэ? Энэ дээр нөгөө нэг бас нэг буруу ойлголтоос салах нэг хэлмээр идэг зүйл нь нойроо дууддаг гэдгийг нэг байнга хэлдэг. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр хүүхэд өдрийн цагаар зөв нойроо аваад сайн унтснаар шөнийн нойр нь шууд хамааралтай байдаг. Тэгэхээр өдөр сайн унтсан хүүхэд шөнө сайн унтна. Шөнө сайн унтсан хүүхэд өдрийн цаг нь ч гэсэн сайн унтах боломжтой. Ингээд ийм тойрог байдаг байхгүй юу? Гэтэл хүмүүс юу гэж буруу яриад байдаг вэ гэхээр хүүхдийг өдөр нь сайн ядраа эсвэл оройтуулж унтуулвал тэр хүүхэд маргааш нь сайн өглөө нь сайн унтна, шөнөдөө сайн унтна. Тэгээ нөгөө хүүхдийг унтуулахгүй ингээл ядраагаал байдаг. Эсвэл ингээл өдөр нь ер нь бол хүүхдийн нойр чинь шөнө унтах хэвээр. Гэхдээ өдрийн цагаар богино унтлахад авч явах хэвээр шүү дээ. Тэгэл нөгөө нэг өдрийн унтлахад гэж ярьдаг те. Тэгж байгаа тэр нь багассаар өдрийн нэг унтлах болоод нэг унтлах нь болоод тэгээд ингээд зөвхөн шөнө унтдаг. Тийм ингэж нөгөө нэг хэмнэлээр явдаг. Хүн бол тийм амтан, тийм нөгөө нэг биологийн хэмнэлээр унтдаг те. Тэрийг нь одоо ойлгохгүй байгаа учраас нөгөө хүүхдийг, бага насны хүүхдийг унтуулахгүй байлгаад ах юм бол шөнө сайн унтдаг гэдэг энэ буруу ойлголтоос салах хэрэгтэй. Тэгээд энэ шөнө хүүхэд унтахдаа ер нь том хүн ч гэсэн бидний нойрны хэмнэл яаж явагддаг вэ гэхээр шөнө богино нойрны мөчлөгөөр унтдаг. Бид нар ч гэсэн тийм. Том хүн 70-110 минутын нэг нойрны мөчлөгөөр унтдаг. Тэгээд 70-110 минут унтаад дунд нь тодорхой хэмжээнд тарих сэрдэг байхгүй юу? Тэгчээд дараа нь дахиад шинэ нойрны мөчлөг рүү ордог. Тэгэхээр ингээд мөчлгүүдийг ингэж даван туулаад тэгээ өглөө сэрдэг байхгүй юу? Бид нар өөрсдөө нөгөө унтаад сурцсан учраас одоо үдийн наслах хүртлээ те ингээ унтаад сурцсан учраас нэг нойрны мөчлөгөөс дараагийн нойрны мөчлөг хоорондоо сэрж байгаагаа мэдгүй үргэлжлүүлээд ингээд унтаад явдаг байхгүй юу? Гэхдээ бидний тарих бас сэрдэг. Хүүхэд бол 45-аас 60 минутын тийм богино мөчлгүүдээр унтдаг. Тэгээд томрох тусам тэр мөчлгүүдийн хугацаа нь уртсаад том хүнийхтэй адилхан болдог байхгүй юу? Тэгэхээр ингээд няраа хүүхэд бага сартай хүүхдүүд тийм богино нойрны мөчлгүүдээр унтахаар тэр болгоныхоо хооронд тарих нь ингээд тодорхой хэмжээнд сэрж байгаа, нойрноосоо сэрээд байгаа. Тэгэхээр одоо өлсөн, эсвэл живхэн нэвтэрсэн, ямар нэгэн байдлаар тухгүй байдал үүссэн, эсвэл өвдсөн ч юм уу те тэр шалтгаануудаар дахиад дараагийн нойрны мөчлөг рүүгээ шилжиж чадахгүй уйлд сэрдэг. Тэгэхээр угаасаа хүүхэд тийм нойрны мөчлгүүдийнхээ дунд сэрж ингэж явдаг. Өөрөө унтаа сурцсан хүүхэд хоёр нойрны мөчлөгөө холбоод ингээд унтаад тэгээ шөнийн ингээд 10-аас 12 цаг унтж байгаа юм шиг байдаг байхгүй юу. Гэтэл өөрөө унтаж сурсан хүүхэд ч гэсэн байн ингэж нөгөө нэг мөчлгүүдэд шилжээл яваад байгаа гэсэн үг. Тэгэхээр ингээд хүний нойр гэдэг энэ ерөнхий энэ ойлголтыг бас хүмүүс мэдэх хэрэгтэй. Угаасаа хүүхэд ингэдэг, бид нар өөрсдөө ч гэсэн ингэдэг гэд ийм мэдээллийг ойлгоод авчгаар зэрэг юмыг бас арай өөрөөр хардаг. Угаасаа ингэж хүүхд байнга сэрдээн юм чинь гэж боддог ч юм уу те. Манай хүүхэд ийм сонирн биш юм байна гэдэг ч юм уу. Гэдэг нэг тийм арай нэг аятайхан болт юм шиг санагдсан. Энэ шинжлэх ухааны зүгээс нас ингэ хараад үзчихээр. Тэгээд тэр цагууд дээр болохоор бага сартай хүүхдүүд яг өөрсдийн гэсэн унтах хугацаа, сэрүүн байх боломжтой хугацаа гэж байдаг. Тэгээд тэр нь ингээд сар-сардаа өөр болоод явж идэг. Тэгээд тэр нь ингээд зүгээр Google-ээр хайгаад үзэхэд ч гэсэн тэр нь ингээд гараад ирдэг. Ер нь 6 сартай хүүхэд за өсрөөл нэг 2 цаг сэрүүн байж чаддаг. Зарим 6 сартай хүүхдүүд 90 минут л сэрүүн байж чаддаг. Тэгээ унтах хэвээр. Тэгэхээр ингээд өдрийн унтлагууд нь 3-4 хийгдэх хэвээр болж тарж байгаа. Одоо яг ингээд хуваараар хараад үзэхээр. Тэгэхээр зэрэг яг тийм цаанаасаа тогтцсон тийм дундаж хугацаанууд бол байдаг байхгүй юу. Тэрийг нь ерөнхийдөө ээж нар баримтлаад явчихад
хүүхдийнхээ нойрны учрыг нас олох боломжтой. Тэр нь бас нөгөө манай вебсайтн дээр ч гэсэн үнгүү тийм юмнууд зөндөө байгаа. Мэдээллүүд тийм. Тэгэхээр зэрэг цаг айгуу чухал. Тийм байна. Одоо ийм тохиолдлуудыг хүмүүс зөндөө сонсч ирсэн билүү те. Одоо хүүхэд нь ингээд 1 2 гэд унтах хэрэгтэй байлаа гэхэд өдөржингөө тоглож байгаа ч юм унтаагүй. Тэгсэн чинь яг нэг 4 5 цагийн алдад ингээд нойр мөлөлийг ядраалыг унтах гал тэгэнгүүт хүмүүс амьдад идэг штеп. Одоо бити унтвал аваад гар жоохон тоглож юм ингээд анхаалын сарнуул тэгвэл наа чи шүн унтахгүй ч юм уу гэж тэгдэг. Бас нэг өөр нэг юм зүйл сонсч ирсэн. Өглөө ингээд маргааш амралт өдөр сайхан унтмаар надаа эрт маа юу ачих нойрны ийм жоохон хөвчүүл яадаг ч юм уу гэдэг энэ тохиолдол сонсчихсан байхгүй юу? Та энэ дээр юу гэж хэлмээр? Тэр бол одоо айгу буруу юуг мэрчимтэй айгу тийм нөгөө нэг ойлголт байхгүй учраас л тийм зүйлсүүдийг ярьдаг баг. Тэгээ тийм шийдвэрүүдийг гаргадаг баг. Угаасаа бага насны хүүхдүүд биологийн одоо унтаж сэрэх хэмнэл гэж байдаг circadian rhythm нь өглөө эрт сэрж орой эрт унтах хэвээр хэмнэлээр байглаасаа явж идэг. Тэгээд тэр нь ингээд томрох тусам жоохон цагууд нь өөрчлөгдөд ингээд явах хэрэгтэй байхгүй юу. Тэгэхээр хүүхдтэй болох шийдвэрийг гаргасан. Тийм үстэй. Тэгэхээр ингээд эхний одоо 3 жил хүүхдийн одоо хамгийн өсөлт хөгжил нь хурдтай явагдаж байгаа энэ нандин үед хүүхдийнхээ нойрыг нь ойлгоод зөв хэрэгжүүлээд өөрөө хичээгээд тэгээд ингээд явах хэрэгтэй. Хүүхдийнхээ нойрыг хөндлөх хэрэгтэй байхгүй юу? Өөрсдийнхөө нойрны хэмнэлд тохируулах биш. Хүүхдийнхээ нойрны хэмнэлд энэ нэг богинохон хугацаанд одоо хүндлээд өөрсдийнхөө юмнуудаа ингээд тохируулаад явах ёстой шүү дээ. Ер нь бол ээж аав хүн тийм байх ёстой. Хариуцлагатай. Нэгэнт л одоо хүүхдтэй болцсон. Тэгээд нойр гэдэг зүйл чинь одоо хүүхдийн өсөлт хөгжилтөнд хамгийн хэрэгтэй зүйлс. Дархлаа нь хамгийн их ажилдаг үе. Тархины өсөлт хөгжил хамгийн хурдтай явагддаг үе. Тэгээд хүүхдийн нойрны ойлголтгүй байснаар л тийм шийдвэрүүд, тийм бодлууд орж ирдэг байх. Тэгэхээр тэр хүмүүст бас нэг буруу өгөөд авах юм байхгүй. Одоо тэгээд ойлголтуудаа зөв болгоорой л гэж хэлмээр байна. Тэгэж им өгнө гэдэг бол айгүй буруу штэ. Зөв зүгээр ирүүл байгаа хүүхдийг зүгээр өөрөө унтахын тулд им өгж хордуулах бол аимшигтай хэрэг байхгүй юу? Ер нь бол. Тэгэхээр хүүхд угаасаа эрт сэрдэг. Эрт сэрж байгаа хүүхэд шөнийн нойроо хангалттай авахын тулд эрт унтуулах хэрэгтэй тэр хүүхдийг. Тэгжээж тэр 10-аас 12 цагаа авч чадна. Тэгэхээр одоо мэдээж том хүмүүс хүүхдтэйгээ адилхан цагт эрт унтаад ахаар зэрэг юу ч амжихгүй те. Угаасаа нойр хүрэх ч үгүй. Тэгэхээр хүүхдээ өөрөөсөө төрүүлж унтуулад тэгээд өөрөө араас нь унтж болно шүү дээ. Тийм. Тэгэхээр ийм цогцолтоонд орох хэрэгтэй. Одоо сая би танаас шүү дээ. Өдөр нундаг байж байгаа нэг 4 5 гээд унтах болон унтуулчаар ингээд шүн арай сэрчээ шүн унтахгүй гэд нэг унтуулахгүй нэг улам ядраагаад байдаг шүү дээ. Тэгэхээр энэн дээр яг нэг хүүхдэд нойрны хэмнэл үсээгүй гэж харах уу эсвэл тэр хүүхдийг яг унтуулах хэрэгтэй мүү үгүй мүү гэдэг дээр та тэрэн дээр бол тэгэл тэр хүүхдийг одоо жишээ өдрийн нэг унтлах хийдэг хүүхдийг өдрийн тэр 1-2 цагт унтуулахгүй байлгах ёсгүй байхгүй юу? Одоо тэр унтах ёстой өдрийн яг голдоо авах ёстой нойроо авах л хэрэгтэй. Тэрийг нь яагаад тэгвэл унтуулахгүй өнгөрөөцсөн. Мэдээж тэр хүүхд чинь тэр өдрийн унтлагаа аваагүй бол 4-5 цагийн үед одоо бие нь тархин ядраад бүр ядарсандаа болоод тэр хүүхд унтах гээд байгаа шүү дээ. Тэгээд мэдээж тэр хүүхдийг 4-5 цагт унтуулжвал шөнө нь унтахгүй. Тэгээд одоо яах вэ? Бүр ядарсан хүүхдийг тэр 4-5 цагт нь унтуулж. Гэхдээ удаан унтуулахгүй. Нэг цаг унтуулчаад сэрээдэг ч юм уу. Тэгээд оройн нь мэдээж нөгөө нойр нь хүрэхгүй юм чинь жоохон оройтож унтуулна. Тэгээ маргааш нь нөгөө хүүхд чинь оройтож унтсан хүүхд эрт сэрдэг цагтаа сэрж штэ. Тэгэхээр дараагийн өдрөөс нь зөв хэмнэл рүү н оруулах гээд ингээд явна гэсэн үг. Нэг өдөр заримдаа нойрны хэмнэл алдагдах асуудал байна. Байнга ингээл бүр амар хуваар барайл яваад байна гэж байхгүй. Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Тэгэхээр зэрэг заримдаа нойрны хэмнэл алдагдчих болно. Заримдаа оройтож унтуулах асуудал гарна. Нэг унтлага халгасах тохиолдол гарна. Гэхдээ яах вэ гэхээр маргааш нь дараагийн өдрүүдэд нь зөв хэмнэлээр нь явуулах гал ингээл наан цаантай л ингээл яваад байх хэрэгтэй. Уян хатан байх хэрэгтэй бас. Сая нөгөө нэг одоо та хэлж штэ те ер нь
нойрын ингээ хөдлөх хэрэгтэй, хариуцлагатай байх хэрэгтэйгээ сайн өмнөх юмнуудаар ингээ дурдлаа. Тэгэнгүүт сайн би танаас асуусан ингээд шинжлэх дуртахаар нөгөө эцэг их өөрийнхөө нөхцөлд тохируулаад жоо өөрийгөө нэг амархан байлгахын тулд одоо нөгөө хүүхдтэй нэр нэмэх ч юм уу эсвэл унтуулахгүй байж байгаа л нэг яг шөнө унтах болохоор унтуулчих ч юм уу гэдэг штэ. Тэгэнгүүт энэ маань нөгөө нэг эцэг эхийн өөрөөр рол гэр бүлийн нэг уур амьсгал нэг нөхцөл байдал гэдэг юмуд гарч ирээд байгаа. Тэгэхээр эцэг эхчүүд маань өөрсдөө нөгөө нэг юм нөхцлөө тэ нэг уур амьсгалаа яаж бүрдүүлэх шаардлагатай юм. Тэгэнгүүт тэр хүмүүсийн нэг өөрсдөө амьдралын рутин гэж байгаа штэ. Тэр нь хүүхэд нэг юм нойрны нэг бие даасан байдлаар өнтөд сурах гээд байгаа. Тэрэнд нь бас ингээд яаж нөлөөлөд идэв ингээд талаар таавалцаж. Ээж аавын гэр бүлийн уур амьсгалаас шууд хамааралтай зүйл байдаг. Хүүхдийн нойр гэдэг. Угаасаа хүүхдийн нойр гэд өөрөө ийм химнэл байхад ээж аав нь өөрсдөө нэг нойрыг чухалчдаггүй ч юм уу. Тэгээд хүүхдийн нойрыг нэг чухал гэж бодохгүй, эсвэл том хүүхдүүдэд унтуулдаггүй ч юм уу. Тэ ингээл нэг хамаагүй явж идэг гэр бүл байдаг штэ тэ ингээл нэг тийх. Хэрвээ тийм одоо уур амьсгалтай байдаг бол хүүхдийн нойрыг ингэж хүлээж аваад ойлгоод өөрчлөлт гаргахад хэцүү. Тэгээд ингээд нэг ганцхан сургалтанд суугаад тэгэл тэр хүүхэд нь ганцхан тэр хүүхэд нь ингээд нэг болчихно гэсэн юм бол биш. Тэгэхээр ингээд бүхэлдээ ээж нь за тэгээд ард нь аав нь том болсон хүүхдүүд нь эсвэл эмээ өвгөөтэйгээ амьдардаг бол тэр гэр бүлийн гишүүд нь ч гэсэн бүгдээрээ нэгэн ойлголтод хүрж ижил тэр нойрны асуудалтай байгаа хүүхдийг нойрыг нь сайжруулахад туслана. Ганцхан ээж одоо ингээд ганцхан ээж ингээд ер нь ихэнхдээ л ээж нар нь л ингээд тулж ажиллана шүү дээ тий. Гэтэл ард нь одоо нөхөр нь ч юм уу эсвэл ээж нь ч юм уу эмээ өвөө нар нь дургуцаад байвал айгүй хэцүү байдаг. Тэгээд ингээд яах гэж хүүхдийг ингээд наадах чинь ямар сони юм ээ ингээд бойл мойл гээд ах юм бол тэр ээжэд айгүй хэцүү санагдана. Тэр ээжд ямар ч дэмжлэг авахгүй айгүй ганцаардмал мэдрэмж авдаг. Тэгэхээр зэрэг нөгөө нэг гэр бүлтэйгээ одоо манай сургалтын дээр сууж байгаа ээж нар дандаа хэлдэг гэр бүлийн дэмжлэг чухал шүү. Эхлээд сайн ярилцаарай, ойлголтод хүрээрээ. Хэрвээ энэ бүх зүйлсийг хийгээд дараа нь sleep training хийхээр шийдсэн бол энийг сайн ярьж иж би одоо ороорой гэж байгаа. Сэтгэл зүгээ бэлдэж иж эхлээрээ гэдэг юм айгуу чухал байгааддаг. Тэгээд өөрөөсөө бас ингээд одоо манайхаа сургалт авч байгаа юм чинь тодорхой хэмжээнд өөрсдөө бэлдсэн байгаа болоод л эхэлж байгаа хүмүүс байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэдэрт бол нэг байнга тэгж амар сүртэй юм хэлээд ах шаардлагагүй өөрсдөө мэдээд орж ирж байгаа. Мэдхгүй байгаа хүмүүст бол та бүхний өөрсдийн чинь нойрны химнэл, өөрсдийн чинь амьдралын дадал зуршил ямар байна гэдгээс чинь хүүхд чинь шууд л тэрий чинь дагаад тэр химнэлийг чинь дагаад л явна. Гэтэл та нарын химнэлийг дагаад явж идэл тэр хүүхд өөрөө авах ёстой хэмжээнд өөрийнхөө биеийн хөгжлийн, тархины хөгжлийн хэмжээнд нойр авахгүй байх юм бол та биш таны хүүхэд чинь тэр нэг охироод үлдчихэж байгаа байхгүй юу. Тэгэл байнгын ядраастай ч юм уу. За тэгээд энэ нойргууд орцсон байгаа хүүхдүүд дандаа дутуу нойртой явсаар агаад яадаг вэ гэхээр тэр сөрөг үр дагаврууд нь сургуулийн наснд нь хүрэхээрээ ч юм уу гарч ирдэг. Тэгээд ингээд сайн унтдаг байсан хүүхдүүдтэй харьцуулахаар тархины хөгжил нь арай жоохон удаан байх талтай. Юмыг шин зүйлийг сурах чадвар нь арай удаан байх талтай ч юм уу тийм жижиг зажиг үр дагаврууд гардаг. Тэгээ нөгөө бие махбодын хөгжилтөнд ч их айгүй их нөлөөлдөг. Тэгэхээр та хүүхдээ амжилттай суралцаад сайхан аз жаргалыг мэдрээсэй гэж хүсэж байгаа бол нойрны хэмнэлийн зөв болгоод унтахад туслаарай л гэж хэлэх юм байна шүү дээ. Ер нь цаашдын эрүүл сарвал сэтгэн бодох тэгээд чанартай амьдралын хэм маягт нь бол нойр аягүй чухал. Тэгэл хүмүүс нөгөө угаасаа л хүн унтдсан юм шин гэдэг биш. Хүүхдийн нойрыг илүү чухалчилж авч үзээсэй гэж айгүйх хүсдэг гэх юм уу. Тэгэхээр уг нь бол ингээд хүүхэд болон том хүний нойр ингээд өөр гэдгийг бид нэр ингээд мэддэн штэ тийм мэднэ. Тэгэнгүүт нэг ухамсарлалтгүй юм шиг санагдчихлаа л да. Хүүхэд илүү ингээд цаг унтдаг ч юм уу гэд ингээд тэнгуү тэр ялгаатай байдал бас ингээд анзаарахгүй байгаа юм шиг мэдээд байгаа хэрнээ анзаарч зориулалт гаргахгүй байгаа юм шиг бас санагдлаа. Тийм нөхцөлд гардаг юм шиг бас санагдлаа л да.
сүүлийн үед нөгөө сошиал дээр их яваадсэн хүмүүс жоо хошин болгол бичээдсэн. Та бас тэрийг харсан л нөгөө унти яг ингээл унтах болохоор босч ирснээр лава мосоо ээжээ тэгээ ингээ гэдэг гэдээсэн шүү дээ. Тэгэхээр энэ яг хэвийн хүүхдүүд угаасаа л ингэ тийм үү эсвэл энэнд өөр юм арга чарах хэрэгтэй юу? Энэ бол угаасаа баг хүүхд толгонд л байдаг зүйл. Манай хүүхдүүд ч гэсэн одоо яг унтах болохоор зэрэг ам цангаад байна, үлсөөд байна. Тэгэл гинт баалаа маалаа болол тээ. Тэгэл ингээл ихэлдэг. Тэгэл тэр тоглоомоо авъя. Ингүү бол унтахгүй гэл ингээл янз бүрийн юмнууд шалтгаан тоочоддаг. Тэгээд нөгөө нэг энийг болохоор унтахын өмнөх бэлтгэлээ сайн хийгээрэй гэж хэлдэг. Унтахын өмнөх бэлтгэл гэдэг зүйл бол хүүхдийн яг энэ сэрүүн идэвхтэй байгаа байдлыг тайвшруулад унтахад нь бэлдэж өгдөг. Яг ийм бэлтгэлийн хугацаа байх хэрэгтэй. Тэрийг төрснөөс нь ахуулаад хийн. Өдрийн унтлахаас нь өмнө ч гэсэн унтахын өмнөх бэлтгэлтэй байх хэрэгтэй. Гэхдээ нөгөө нэг арай жоохон богино хөлбраар. Тэгээд оройнх нь илүү удаан хугацаанд хийгээд хүүхэд нь томрох тусам тэрийг гоё баяжуулаад илүү ингэж чанартай цагийг хүүхдтэйгээ өнгөрөөгөөд хүүхдээ жоохон тайвшруулаад тайван байдал руу оруулаад тэгээд яг унтахад хүүхэд илүү бат бөх унтдаг. Хүүхэд илүү унтах гэдэг зүйлийг эсэргүүцэх нь багасдаг. Тэр нөгөө нэг олон шалтгаан тоочоод байгаа чинь ерөөсөө унтмааргүй байгаа байхгүй юу? Тэр одоо унтах төлөвөрөө шилжмээргүй байгаа байхгүй юу? Ингээл сэргэг байх гал юм хийх гээл ингээл яагаад гэвэл нөгөө нэг жоохон хүүхдүүдэд одоо өөрийгөө илэрхийлж чадахгүй байгаа 2-оос доош насны хүүхдүүд ч юм уу ер нь унтах гэдэг зүйл бол ээж аавын одоо яг тэр энэ бодит ертөнцөөс тасрах гэдэг шүү дээ тий. Унтна гэдэг чинь одоо бүх юм ингээд сулраал өөрөө ингээд нөгөө нэг аюулгүй байдал нь алдагдах гээд байгаа юм шиг жоохон нэг тийм болох гээд тэгээд тэрэндээ жоохон айдаг эсвэл тэрнээсээ жоохон төгшөөрөлдөг хүүхдүүд тэгээ нөгөө нэг унтчаар ээжээсээ холдох гээд байгаа юм шиг санагддаг ч юм уу тэгээд нөгөө нэг унтахаасаа өмнө ээжтэйгээ байн байх гэдэг ээжтэйгээ юм хийх гээд эсвэл аавтайгаа тоглох гээд эсвэл ингээл олон шалтгаан тоочаал те ингээл нэг сэрүүн байх гал ингээл тэгээд идэг бас нэг юм байж магадгүй гэж судлагдсан байдаг юм билээ. Гэтэ тэр чинь өөрийгөө нөө илэрхийлэхгүй байгаа хүүхдүүд учраас ярилцлага хийгээд мэдэхгүй шүү дээ те. Тэгэхээр энэ тийм бас нэг таамаг байдаг. Жохон нэг тийм айдас байх гэдэг. Тэгэхээр тэр айдсыг яаж давуулах вэ гэхээр унтахын өмнөх бэлтгэлээр айгүй тийм унтах гэдэг гоё зүйл байдаг. Унтахын тухай ингээд янз бүрийн номнууд унших ч юм уу ярилцах ээж автагаа хамт зүгээр орон дээр хөвтөөд намхан хөгжим тавиад бүдэг гэрлэн ингээд тэрвэрлдээд хөвтөх ч юм уу. Тийм чанартай цагуудыг сайн хийх юм бол одоо тэр нөгөө айдас эсвэл тэр дургу байгаа юмыг нь эрэг болгож өгдөг. Тэгэхээр унтахын өмнөх бэлтгэл гэдэг тийм бас чухал үүрэгтэй. Тэгээ тэр дотор том болсон том ойгоос дээш за ер нь жоохон сартай хүүхдүүд ч гэсэн ном унших гэдэг зүйл бол маш чухал ач холбогдолтой болж орж ирдэг. Тийм байна. Тэгэхээр бас нэг ийм нөгөө манай сонсогчоос ирсэн нэг юм асуулт байгаа байхгүй юу? Хүүхэд нь болохоор 8 настай. Тэгээ нөгөө 10-аас 11 цаг бол унтаад байгаа юм байна л да. Яг насандаа тохирсон. Тэгсэн хэрнээл нөгөө хүүхэд нэмийг ядраамгүй байгаад байгаа. Тэгэхээр яах ёстой байд юм болоо гэх нэг юм асуулт ирсэн байсан. Ямар ч тэр хүүхдэд одоо ядраагаад байгаа өөр зөндөө шалтгаанууд байж болно. Тэгээ тэрийг нь одоо энэ өөрийнх нь асуулт нь айгүй тийм ерөнхий байна л да. Тэгээд зөвхөн цагууд дээр нь аваад үзэхээр ок тэ болцоод байна. Гэтэл бусад амьдралын хэм маяг нь ямар юм? Өдрийн тэр хүүхдийн ачаал нь ямар юм? Айгүй тийм идэвхтэй амьдралаар явдаг хүүхд юм уу? Тэгээд тэр эсвэл стресстүүлэх асуудал их байдаг юм уу тэр хүүхдэд мэдэхгүй шүү дээ бид нар. Тэгэхээр зэрэг тэр талаас нь бас сайн анзаарах хэрэгтэй. Зөвхөн оройн нь 10-11 цаг унтаал болчлоо гэдэг зүйл бол хаач байхгүй. Өдрийн хэмнэл, өдрийн ачаалал, хичээл нь ямар юм. За тэгэл одоо унтахын өмнөх одоо тэр бэлтгэл тайван байдал нь ямар юм. 10-аас 11 цаг тэр шөнийн орой ч гэсэн хэр сайн авч байгаа юм. Байнга шүн сэрдэм үү? Бас тийм асуудууд байж магадгүй шүү дээ. Байнга шүн сэрээд нэг цаг маг тэр хүүхэд байнга сэрүүн ингээд хөвтөд байдгийг ээж нь мэдгүй.
Тэгээ шөнийн чанартай нойроос авахгүй байж магадгүй. Зүүдлээд байд юм уу? Өдөр нь одоо болж байгаа амьдралын тэр асуудлаасаа болоод шөнө айгүйх чанартай нойроо авахгүй хүмүүс байдаг. Хар дарж зүүдлэх. Эсвэл орондоо байнга шийдэх ч юм уу те. Тиймэрхүү зүйлсүүд байж болно. Тэгэхээр зэрэг анхаарах зүйлс зөндөө л байх шиг байна. Мэдээлэл жоохон дутмаг байна те. Яг тэр гэж хариулахад иймэрхүү зүйлсүүд байж магадгүй нөлөөлж магадгүй л гэж хариулъя. Тэгэхээр ажиглаж хайх. Тийм, олж мэдэх хэрэгтэй. Чеклист хийгээл те. Энэ биш ингэсэн тэгсэн гэл ганцхан юм бол биш байх л гэж бодож байна. Та сая нөгөө унтраах өмнөх бэлтгэлүүд гэл ингээд дурдлаа штэ. Тэгэхээр нөгөө сонсогчдоо илүү нөгөө детальны тодорхой болгож өгвөл энэ нь одоо нөгөө орчин нөхцөл бүрдүүлэх гих мэтчлэн зүйлүүд ингээд орж ирж байгаа ч тийм унтраах өмнө одоо уцаа олдохгүй байх. Тэгэхээр ингээд та ингээд дурдвал юу ингээд унтраах өмнөх бэлтгэлд орох вэ? За бага сартай хүүхдүүдэд бол ер нь унтахын өмнөх бэлтгэл орой олгон ижил дэс дараалалтай хийдэг хідэн үйлдэлүүд байх хэрэгтэй. Тэр дотор угаасаа нөгөө нэг эрүүл ахуйгаа сахих юмнууд байгаа шүдийн угаах. Эсвэл шүдэн гараагүй хүүхдүүдийн бойлын цэвэрлэх. Тэр амны хүндийн арчилгаа олж чухал те. Тэрийг одоо бага сартаагаас нь ахуулаад хийх хэрэгтэй. Тэгэхээр тэр чинь одоо нэг бэлтгэлийн ажил болчихж байгаа. Тэгэнгүүт том болсон хүүхдүүд бол заавал шүдийн угаах, гарын угаах, нүрийн угаах, эсвэл усанд орох гэдэг тийм устай холбоотой үйлдэлүүд ороод ирчихэж байгаа. Тэгээ бага сартай хүүхдүүдийг ч нас ихэнх нь орой олгон усанд оруулдаг чинь айгүй том нэг хэсэг байхгүй юу. Усанд ороод за тэгээ уснаас гарч ирээд биеийн тослох, массажлах гэдэг ийм юм орж ирж болж байгаа. За тэгээд тэр хооронд нь ингээд өрөө нь бүдэг гэрэлтэй хөшгөө татсан бүүвээ нэг цаана нь гоё ая тавьж идэг. Эсвэл нөгөө нэг white noise асаадсан. White noise гэдэг чи одоо нөгөө юу штэ. Background noise буюу нэг тийм нэг пажигнсан юм шиг чимээ идэг штэ. Нөгөө нэг дээр үед телевизийн кабель тасрахаар нэг гэдэг үзсэн штэ. Тэр чинь нөгөө нэг white noise ахгүй юу. Тэгэхээр тиймэрхүү төрлийн чимээнүүд бас их чухал байдаг. Хүүхдийн тархийг жоохон тайвшруулж өгдөг. Тэгэхээр тэр чимээгээ асаачаад эсвэл бүүвэн дуу асаачаад хүүхдээ массажлах. За тэгээд пажамагийн гоё өмсүүлжлээ. Тэгээ хамтдаа нэг дуу дуулах ч юм уу. Орой олгон яг нэг дуу дуулдаг байж болно. Тэгээ нөгөө нэг орой олгон яг ийм үйлдэлүүдийг хийсээр агаад тэр хүүхэд ийм юмнууд хийсний дараа унтдаг гэдэг тийм юм ингээд тохио авчдаг байхгүй юу. Тэгээд том болсон хүүхдүүд дээр бол унтахын өмнөх бэлтгэл дээр нь өөрөөр нь бас хийлгүүлж болно. За пажамаа бэлдээрэй чи алийг өмсхийн. За одоо хоёлаа номоо уншиж шүү чи аль номыг унших уу гэж сонгуулдаг ч юм уу те. Тиймэрхүү юмнуудыг л хийлээд байгаа. Тэгээд өдрийн унтлагын бэлтгэл дээр бол хөшгийг хаагаад тэгээд тэр аяа асаах, white noise асаах, тэгээ нэг живхийн солих инээ тэрэ тийм жижиг үйлдэлүүд бол хангалттай бэлтгэл болчдөг. Тийм. Тэгээ нөгөө нэг энэ унтахын өмнөх бэлтгэлийн тухай нэг 30 минутын би өөрийн лайв байдаг. Тэрэн дээр бүр ингээ нарийн тайлбарлсан байгаа. Тэрийг бас сонирхол үзэж болно. Манай сошиал сувгуудаар бол байгаа. Тэгэхээр хэрвээ та сонсохыг үзхийг хүсэж байгаа бол sleep corner гэж хайгаад, web нь бас sleep corner байгаа тийм гэж хайгаад үзэж болох нэ. Манайхаа илүү ингээ деталь мэдээллүүдийг авч болохоор байна тийм. За тэгэхээр одоо нөгөө хүн болгон одоо sleep trainer одоо хайж байгаа хүмүүс байгаа, хайхгүй хүмүүс байгаа. Ер нь л бүгдээрээ хүүхдээ нэг чанартай хашиг унтуулчих та. Тэгээд саяны нөгөө подкастны дунд ярьсан үгээр бол тэг нэг бие даасан байдлаар өөрөө унтаад сурах тэр дадал нэг скиллийг одоо нэг сурах чи та гэж хүн болго ирмэлдэж байгаа. Тэгэхээр эцэг эхчүүд юунаас эхлүүл зүгээр вэ? Та нэг юм зөвлөмж санал болгох зүйл хэлвэл. Юунаас одоо эндээс ихэл гэсэн манай нэг пост байдаг байхгүй юу? Яг нэг 3 юмыг л баримтлаад явчих гэд хэлдэг. Тэгээд тэр 3 зүйл болохоор нэгдүгээрт унтахын өмнөх бэлтгэлтэй болох гэж сая зөндөө ярьсан те. Хоёрдугаарт болохоор хүүхдийнхээ ядарсан шинж тэмдгийг ажиглаж сурах. Тэгээд гуравдугаарх нь нөгөө нэг хөхүүлэх, угжих гэсэн энэ нөгөө нэг хөхүүлж унтуулах, угжиж унтуулах гэсэн энэ сүүнээс хамааралтай нойрны холбоос дээрээ ер нь анхаарал явуулчихад энэ 3 зүйлсийг бүрдүүлсэн байхад бол хангалттай. Энийг бол одоо төрснөөс нь ахуулаад анзаараад явах зүйлсүүд байж болохоор байгаа байхгүй юу.
Тэгээд эндээс эхэлгээд манай тэр постыг бас уншаад сонирхоод үзээрэй. Энэ гурван зүйлсийг хийгээд явж итэл ер нь бол нэг учир нь олцчихдаг. Тийм. Амархан ер нь тийм сүртэй нарийн ширийн юм бол нэг байхгүй. Жохон анзаараад ажиглаад явчихад бол болохоор тийм зүйлсүүд байна. Тэгэхээр эцэг эхчүүд маань нөгөө анзаарч ажиглах чадвараа сайжруулах юм шүү дээ. Тэр чинь нэгээрээ өөрөө бас анзаарч ажиглаж сурах байх гэж бодогдлоо. Тэгээ та сая өмнө хэлсэн шүү дээ хүмүүс ингээл болоо юм уу те? Ингээл болоо юм ийм амархан байсан юм гэсэн шиг нөгөө бидний одоо хүүхдээ удал сурах гэдэг маань нөгөө дааж давшгүй хүнд зүйл биш бас ичидээ арга байхгүй зүгээр л бидний өдөр тутмынхаа амьдралын хэмнэлийг тохиромжтой юмд байлгахад яг зорилго маань ингээ хүүхдээс хандуулах гэдэг хийдэж нөгөө талаараа нөгөө гэр бүлийн уур амьсгал рутин гэдэг юм бас өөрөө сайжрах байгаа байхгүй тийм. Тэгэхээр өнөөдрийн маань дугаарт хүрэлцэн ирээд үнтэй зөвлөгөө мэдээлэлтэй хуваалцсанд маш их баярлалаа. Та тэгээд эцэгчүүдэд хандаж ингээ хэлэх зүйл байна уу? Ер нь ингээ нойртой холбоотойгоор. Хүүхэд унтаж байхдаа өсдөг гэдэг юмыг та бүхэн сонсч ирсэн байж магадгүй. Тэрийг л хэлмээр байна. Тэгэхээр хүүхдийнхээ нойрыг хүндлээрээ. Тэгээ хүүхдээ яг зөв цагт нь зөв хуваараар унтуулахыг хичээх болж чухал те. Заавал хийхэд бол хэцүү гэхдээ хичээх гэдэг чинь айгүй өөрөө том амжилт. Тэгээд хичээгээрээ л гэж хэлмээр байна. Тийм бүгдээрээ л анх удаа эцэг байж байгаа. Тэгээ хамтдаа хичээцгээе, хүүхдийнхээ нойрыг хүндлэе гэж хэлмээр байна. Тэгэхээр өнөөдрийн дугаарыг маань сонсон та бүхэндээ маш их баярлалаа. Ямар сэдвээр бас ингээд сонсомоор байгаа вэ гэдгээ та бүхэн комент хэсэгт үлдээж болно. Мөн энэхүү подкастаа сонсоод танд ямар сэтгэл төрсөн бэ гэдгээ бас комент хэсэгт хуваалцаарай гэж хүсмээр байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. Баяртай.